Намайг Иван гэдэг. Би одоо 7 настай. Мэдээж аав ээждээ маш их хайртай. Гэхдээ тэднээс би маш их хайдаг. Яагаад гэвэл аав ээж маань уурлахаараа заримдаа надад гар хүрч зоддог. Магадгүй би л өөрөө болохгүй байгаа байх л та. Өнөөдөр өглөө би хичээлдээ явхаар сэрсэн. Би ангийнхнаасаа илүү сурлага өндөртэй болохоор багш нар бусдаас илүү надад л сайн байдаг. Гэхдээ надад ямар ч дотны сайн найз байхгүй. Уг нь би босод хүүхдүүдтэй найз болохыг хэрэндээ л хичээдэг. Магадгүй өдөр болгон би ганцхан хуцаал өмсөд байдаг болохоор тэд нар намайг шоолж харьцахыг ч хүсдэггүй. Нэг өдөр хичээлээ тараад хувцсны үлгүүрээс күртгээ авах гэтэл миний хувцсыг хин нэгэн хайчаар урж тосцсон байлаа. Тэгэд би цасан шуурга дундуур ноорхоо күртгтэйгээ алхаж явж байтал хүүхдүүд намайг шоолоод "Муу эргүү тэнийг амтан" гэд миний нуруу гидэс толгоор зөндөө өшөглөө тавьчихсан. Харин би дараа нь маш их уйлсан. Зодуусандаа биш л дээ. Харин ямар ч найзгүйдээ л шаналсан. Гэртээ очиход ээж аав минь миний ургацсан күртгийг хараад "Чи хүний зовлогоо зовоож авч өгсөн хувцсыг яагаад дураа тайчихсан юм бэ?" Гээд над руу гүйж ирэхэд миний толгооноос маш хүчтэй өссөн. Ийм байж хоолоо идэнэ гэж битгий гортоорой гээд өрөөнд минь намайг төвчсөн. Би маргааш нь хүртэл юу ч идээгүй. Өдөр ирэх тусам дүү маань улам л муутаж байсан. Аав чинийг мэдээд өдөр бүр намайг зоддог болсон. Миний цээжин дотор маш их өвдөлт байсан. Гэхдээ зодуулж байсан үеийнх биш л дээ. Сэтгэл дотор байсан ганцаардлын өвдөлт байсан. Хичээл дээр нэг өдөр хамгийн том өрөөдлөө зурх даалгавар өгсөн. Гэхдээ надад ямар ч зурх зүйл байгаагүй. Аав ээж хоёр минь намайг илүү хайрлаасай гэсэндээ би гэр бүлээ зурсан. Зурч дуусаад би ширээнийхээ ард чимээг ихэн уйлсан. Бүх хүүхдүүд миний зурсан зургийг хараад шоолж байсан ч миний мөрөөдөл бол гэр бүл минь гэж хариулсан. Нэг өдөр хичээл дээр тун тааруудан авсан хүчээр би гэртээ гарахаас айж байсан юм. Гэхдээ очих газар үгүй учраас би гэртээ очив. Дэвтэрт байсан дүнг ээж хараад уурлаж, шат руу чирч, хөлийг минь сандлаар маш хүчтэй зөхөж, толгой руу 2 удаа хүчтэй зөхтөл би шалан дээр маш хүчтэй унсан. Ээж маань намайг шалан дээр үлдээгээд л явчихсан. Удалгүй аав ож ирээд бас л зодсон. Би 7 настай хүүхэд шүү дээ. Намайг шигшчиж нүүрэн дондор минь зогсон. Тэгээд л би угаалтчихсан сэрээд. Хартал би инглих твтэж байсан. Би босч чадахгүй байсан. Цонхоор хартал гадаа хүүхдүүд аав ээжтэйгээ тоглож байсан болохоор би маш их уйсан. Яагаад байсан гэж? Би аав ээжигээ тэрэх ямар байдгийг мэдэхгүй. Намайг зодсон ч би хайртай хэвээрээ л байдаг. Гэвч надад дургүй имлэг дээр хинч намайг тоогоогүй. Эмч үзээд аав ээжийг дуудахад хинч над дээр ирээгүй. Юу гэж? Би аав ээжтэй маш их хайртай.
Иванхүү уг явдлаас 2 өдрийн дараа гэмтлийн улмаас нас баржээ. Эмч түүний гараас маш цэвэрхэн нимбаалан бичсэн уг захиаг олсон байна. Уг захиа орос хэл дээр бичигдсэн ба хүүгийн үнэн түүхийг Facebook, Twitter болон бусад цахим хэрэглэгчид уншиж сэтгэгдлээ илэрхийлсэн байгаа юм. Хүүгийн захиа гэр бүлийн хүчирхийлэл ил талд өртөж байгаа хүүхдүүдийн төлөөлөл болсон юм. Намайг Соёр гэдэг. Би 7 настай. Энэ хорвоо дээр би хайрлуулах гэж төрсөн. Миний хүсэл мөрөөдлийг дэмжиж байдаг. Аав ээжтэй би хайртай.